Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг Монголын орчин цагийн засаглалын түүхэнд урд хожид үзэгдээгүй өөрчлөлт хийлээ. Иргэний хөдөлгөөний сурвалжны дайралтанд хариу барьсан энэхүү өөрчлөлт түүхэнд үлдэх нь тодорхой. Харин засгийн газрын огцлохгүйгээр бүтцэн өөрчлөгдөж байгаа Монгол улсад 2 дахь тохиолдол юм. Харин одоогийн байдлаар ардчилсан намын түүхэнд хамгийн удаан огцорлохгүйгээр төрөөлж байгаа анхны тохиолдол болж байна. Харин энэ дугаарт шинэ бүтц сурталчилгааг тойрсон улс төрчдийн намуудын мэдгдэл ялангуяа тэд шинэ бүтцтэй болсноор ямар үр дүн гарах, бүтцийн өөрчлөлийн ард ямар хор наригдж байгаа талаар ярих болно. Үзэгчдээ та 2 дугаар сургалтын визийн баримт тайлбар нэвтрүүлгийг үзэж байна. Би сэтгүүлч Бат Хэрэл баримт тайлбар нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Өнгөрсөн сарын 8-нд Монгол улсын ерөнхий сайд ард түмэндээ ажлаа тайлгна мэдээлэл хийсэн. Мэдээлэл хийсэнхээс илүүтэй үг хэлсэн гэж томьёолох нь зүйтэй болов. Тус үгэндээ намрын улс төрийн тогооны галыг өртсөн, үг өгүүлбэр багтсан засгийн газрын сайд нарын халаас илгээ бүтцийн шинжилгээний асуудал байлаа. Үүний араас аль аль яамдыг татан буулгаж нэгтгэх, хин сайдыг золионд явуулах гэсэн олон таамаглал хэвлэлийн хуудасаар хөөрсөн. Тус таамаглал нь засагт багтсан багтахыг хүссэн улс төрчдийг бүтэн ойртой хонуулаагүй ч мэдэх юм. Ерөнхий сайдын кабинетийн шинжилгээг сонсохыг хүссэн яарсан улсын хурлын даргын хуулд намрын чуулганы нээлтийн өдөр ерөнхий сайдыг засгийн шинэ бүтцийн асуудлаа чуулганд яаралтаа оруулж ирэхийг сануулсан. Хурлын даргын сануулга хүсэлтийг тэр даруй биелүүлүү гэлтэй маргааш нь буюу 10 дугаар сарын 2-нд ерөнхий сайд засгийн газрын бүтцийн шинжилгээний асуудлаа их хурлын даргад өргөн барьж хэвлэхэд мэдээлэл хийсэн юм. Түүний хийсэн мэдээлэл шинэ бүтц нь өнөөдрийн баримт тайлбар нэвтрүүлгийн жанжин шугам игээд суур баримт болж байгаа юм. Ингээд эхний баримтанд анхаарал хандуулна. Зам тээврийн бодлого. За тэгээд барилга хот байгуулалтын 2 жилийн нэг хийсэн ажил бол маш их амжилттай болсон. Бодлого сайн гарч ажил өөргөө гүйцэтгэж чадсан. Одоо цааш нь энэ хоёр яам нийлээд нэг яам болоод ажиллахад болохгүй юм байхгүй гэж үзэж зам тээврийн яам, барилга хот байгуулалтын яамыг одоо нэгтгэж дэд үтсийн хөгжлийн яам гэдэг нэртэйгээр бид нэр оруулж байна. За хоёр дахь нь болохоор уул уурхай яам, эрчим хүчний яам. Би түрүүн бас одоо энэ хугацаанд юу хийсэн хэлсэн. Уул уурхай яам, эрчим хүчний яам маань нэг яамыг нийлүүлж ажиллуулъя. За энэ яамыгаа бол геолог уул уурхай, эрчим хүчний яам гэсэн нэртэйгээр оруулъя. За 3 дахь нэгдэж нийлүүлэе гэж байгаа яам бол эдийн засгийн яам, сангийн яам хоёр юм байгаа. Тэгээ энэ хоёр яамыг нэгтгэхэд хамтруулаад тэгээд сангийн яамгийн нэртэйгээр ажиллая. Эдийн засгийн яамд байсан гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагаа, гадаад худалдаа гэсэн энэ гадаадын хөрөнгө оруулалтыг бүгдээрингийн гадаад харилцааныхаа яам руу гадаад харилцааны яамны үүрэг орол бол нэлээд их өндөр болж байгаа. За энэ агуулгаар нь бид нар бол ер нь одоо манайх шиг жижиг улсын хувьд энэ гадаад худалдаагаа хөрөнгө оруулалтыг төвчүүлэх үүднээс энийг бол гадаад яамд нь бол өхөн зүйтэй маа. Гадаад харилцааны сайд бөгөөд шадар сайд болгож байгаа. Энэ нэг шадар сайд одоо нөгөө талаас нь шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд. За ийм байдлаар өөрчлөлтүүдийг хийж хийлээ. Шинэ бүтцээр болон одоогийн 6 яамыг нэгтгэж 3 яам болгож мөн гадаад харилцааны сайдад шадар сайд гэсэн сэдэр зүүхээр болж байгаа юм. Улмаараа зам тээврийн яамыг барилга хот байгуулалтын яамтай нэгтгэж дэд үтцийн хөгжлийн яам, эдийн засгийн хөгжлийн яамыг сангийн яамтай нэгтгэж сангийн яам, уул уурхай яамыг эрчим хүчний яамтай нэгтгэж геолог уул уурхай эрчим хүчний яам болгон өөрчлөв. Тэргүй шадар сайдын албыг бий болгож шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд гэсэн бүтцийг шинжилгээг тусгажээ. Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн хөгжлийн хороо гэж байгуулахаар болсноо мөн мэдэгдсэн юм. Ийхүү ерөнхий сайдын оруулж ирснээр удтал засгийн газар гангасны эцэст ерөнхий сайд Алтан хуйг асуудлыг гартаа авахаар өөрөө санаачлаг гарган эхний алхмаа хийлээ. Түүний асуудлыг гартаа авах гэсэн сануулга зөвлөхөө өмнө ерөнхийлөгч мөн ил цагаан хэлж байсан юм. Гэхдээ ерөнхий сайдын халаас илгээ кабинетийн бүтцийн өөрчлөлт нь асуудлыг гартаа авч зангарахтаа шийдвэр гаргах нь хэзээ илүүтэй. Ардчилсан намын фракцуудынхаа дунд дахин инх тайван байдал тогтоохыг ирмэлцсэн үйлдэл боллоо гэж харагдаж байгаа юм. Нэгвэр хэлбэл ерөнхий сайд маань идэвхтэй зуучлагч инх тайвны бэлэгдэл инхийн цагаан тагтаа болдог уламжлалт арга барилдаа эргэн орчихлоо гэж харагдаж байна. Энэ асуудлыг эцэг хугацааны дараа илүү задлан ярих болно. Харин одоо энэ хэсэгт засгийн газрын огцорлогоор зарим бүтцээ өөрчилж буй содон тохиолдлын тухай дэлгэрүүлэн авч үзэх болно.
Гэхдээ засгийн газарт зохион байгуулалт хийгдэж байсан утгаар нь авч үзвэл энэ нь анхных биш юм байна. 1994 онд Жасраа гэсний засгийн газарт мөн ийм тохиолдол гарч байсан. 1990 онд ардчилсан нийгэм шилжиж парламентын засаглалтаа болсноос хойш 24 жил өнгөрч 12 дахь засгийнхаа нүрийг үзэж байгаа нь энэ. Энд түүх сөхөж засгийн газрын түүхэн улбааны талаар товчхон ярив. 1990 онд ардчилсан систем шилжсэн шилжилтийн үед анхдагч засгийн газрын тэргүүнээр Бямбсуран сонгогдсон. Улмаараа хамтарсан гэдэг нэрийн дор тухайн үед ардчилсан үзэл бодлыг тээсэн залуучыг авч ажиллаж байсан юм. Нэг өөрөлдвөл Монголын түүхэнд анхны хамтарсан засгийн газар байжээ. Улмаараа 1992 онд анхны парламентын сонгуул болж тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт нам ялалт байгуулж Пунцгийн Жасраа гэсэн засгийн газраа эмхтгэн байгуулж бүрэн эрхийн хугацаанд тогтвортой ажиллажээ. 1999 онд 94 онд Жасраан засгийн газрын бүтцэд өнөөгийн шиг өөрчлөлт орж 15 яамтай байсныг 13 яам болгож 2 яамыг татан буулгаж зарим чигүүргийг бусад яамд нэгтгэсэн явдал гарч байсан юм. Харин 1996 оны улсын хурлын сонгуулиар ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулж засгийн эрхэнд гарсан тэр үеэс улс төрийн тогтворгүй байдал болоод улс төрийн нам улс төрчдийн хор найруулах арга тактик ургаж цэцэглэж эхэлсэн гэж хэлж болох юм. 1996-аас 2000 онуудад нийт 4 засгийн газар байгуулагдсан байдаг. Энэ үед засгийн газрын бүтэц өөрчлөгдөлгүй зөвхөн хүн болон том жижиг сайд нар нь дөрвөнтөө солигдсон байдаг. Улмаараа 2000 онд Монгол Ардын Хувьсгалт нам илт давуу ялалт байгуулж намбарын инх баярын засгийн газар бүрийн эрхийнхээ 4 жилийн хугацаанд тогтвортой ажилласан юм. Тус засгийн газар 11 яам 13 сайдтай байжээ. 2004 оны сонгуульд улс төрийн нам эвслүүд аль аль нь дангаар засгийн газар байгуулах эрх олж аваагүй байдаг. Улмаараа 2004-өөс 2005 онд одоогийн ерөнхийлөгч Илбэгт орж ерөнхий сайдаар томилогдсон засгийн газрын кабинетаа байгуулсан. Хамгийн данхар бүтцийг тэр үед байгуулж байсан юм. 2005-2006 онд Миахон Бинхолд Монгол Ардын Хувьсгалт намаас сонгогдсон ерөнхий сайд болж шинээр засгийн газараа байгуулахдаа өмнөх бүтцийг хэвээр хадгалж сайд нарыг нь сольжээ. Удалгүй Бинхолдын засгийн газараа огцорч баяр ерөнхий сайд болсноор яамдаа цөөлж өөрийн засгийн газараа байгуулсан юм. 2008 оны улсын хурлын сонгуульд Монгол Ардын Хувьсгалт нам ялалт байгуулсан ч хэдий ч стандарт бус засгийн газар байгуулахаар сургүчнээ засагт хамтрах урилга хөргүүлж 11 яам 15 сайдтайгаар кабинетаа бүрдүүлсэн юм. Улмаараа ерөнхий сайд Асан Баяр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажиллаа Сүү Батболдод шилжүүлж засгийн газар түүхэндээ анх удаага огцорлоггүйгээр ерөнхий сайданд солигдсон явдал тохиолсон юм. Харин 2012 оны 3 сард ардчилсан нам засгаас гарч ардчилсан намын сайд нарыг Монгол Ардын намын гишүүд нөхсөн билээ. Иймхүү 1990-ээс 2012 он хүртэл засгийн газруудад засаг нь онолгүйгээр бүтцээ өөрчилсөн тохиолдол 1994 оноос хойш өнөө хүртэл гарч байсангүй. Харин засаг онолгүйгээр сайд нар олноор солигдох ерөнхий сайд өөрчлөлт тохиолдол гарч байжээ. Улс төрийн шинжилгээ ухааны үүднээс авч үзвэл засаг солигдохгүйгээр зарим бүтцэд өөрчлөлт хийх нь хэмээл үзэгдэл гэж тайлбарлаж байна. Манай улсын хувьд 20 жилийн дараа хийгдэж байгаа ховор тохиолдол гэлээч ардчилсан засаглал хөгжсөн орнуудад ийм тохиолдол хэвийн үзэгдэл хэмээн тодорхойлдог байна. За бүтцийн шинжил өөрчлөлт гэж яриад байгаа энэ зүйл бол ер нь тухайн засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор бас хийж болно л доо. Энэ бол бас тийм манад тохиолж байгаа анхны хэлбэр болохоос биш гадаад улс орнд бол байдаг зүйл. Энэ бол явцын дунд одоо бодлого дээр илүү хариуцлагатай болгох тийм ээ бүтц хариуцлага болгох үзэгдэл байж болох зүйл. Хит олон бүтцийг одоо 50% хүртэл ч юм уу өөрчлөх юм бол их бужигнаа үүснэ. Бид өөрсдийнхөө бодит байдлыг бас сайн мэдэх хэрэгтэй. Манай төр засаг ямар үлээ гэж нэгд. Зүгээр яг бодлогын шинжтэйгээр тодорхой хэмжээнд 20-30% өөрчилж болох юм аа гэж. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийх яриа өнгөрсөн хавраас хүчтэй яригдж эхэлсэн. Үүний улбаанаа ерөнхийлөгчийн санаачилсан давхар дээл тайлах тухай асуудал байсан юм. Тухайн үед давхар дээл тайлахыг дэмжиж байсан улс төрчид болоод судлаачид ярихдаа одоогийн засгийн газарт 30% нь өөрчлөлт оруулах улс төрийн болоод засаглалын доктортой байдал хэвээр хадгалагдана. Харин 50% хүртэл өөрчлөлт оруулах засаг тэржигтэй огцрох асуудал босч ирнэ хэмээн ярьж байсан юм. Иймээс ч ерөнхийлөгч болохгүй байгаа сайд нараа нэг нэгээр нь улсын хурлд орж ирээд огцруулах хэрэгтэйг сануулж байсан. Ерөнхий сайд Алтан гоёг хөндлөнгийн судлаачдын саналыг хүлээн авч засгийн газрын бүтцийн 37% өөрчлөлт хийж байгаа нь энэ юм байна. Энэ нь онлын хувьд засгийн газрын доктортой байдал нөлөөлөх үзүүл биш юм. Үеийн засгийн газрын үед хэний толгойлсон засгийн газар Монгол улсын эдийн засагт хамгийн өндөр өсөлт авчирч байсан бэ. Үеийн засгийн газрыг дотоодын нефт бүтээгдэхүүний болон валютын хаашны өсөлттэй холбон авч үзье. Дэлгэцэнд анхаарлаа хандуулна уу?
1990 оноос хойш Монгол улсын дотоодын бүтээгдэхүүний хэмжээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Сүв Бат улдын засгийн газрын үед өмнөх засгийн газрын үеэс 2 дахин их буюу 6 их 80 төгрөгөөр дотоодын бүтээгдэхүүн өсжээ. Мөн 92-оос 96 оны жасрын агсны засгийн газар өмнөх засгийн газрын үеэс 13 дахин их буюу 682 тэрбум төгрөгөөр дотоодын бүтээгдэхүүн өссөн байна. Алтан уян засгийн газрыг дэмжигнүүлж байгаа гол асуудал бол өн докторжуулах бодлого үр дүн муутай дээр нь Америк долларын ханш өссөн. Монгол төгрөгийн илүүдэл бий болсон явдал гэж үзэх улсын хурлын гишүүдийн тоо нам харгалзахгүйгээр нэмэгдэх болоод байна. Эргээд асуудалд оръё. Төгрөгийн ам доллартай харьцах ханшны сулрал хамгийн богино хугацаанд хурдтай өссөн 1993 онд жасрын агсны засгийн газрын үед 1 ам доллар 40 төгрөг байснаа эдгээр сарын дотор 396 төгрөг болж өссөн явдал юм. Нийт 356 төгрөгөөр өсчээ. Харин хоёр өндөр өсөлт нь энэ засгийн үед буюу 2012-оос 2013 оны хооронд 267 төгрөгөөр өссөн байна. 9-р сарын 8-нд олон нийтэд хандаж хийсэн мэдээлэлдээ засгийн газар илүү эрчтэй ажиллахын тулд бүтцийн шинжил хийн гэж ярьсан нь чуулган завсарлах үед өрнөдөөсөн улс төрийн үйл явдлын хариулт байлаа. Олон нийт ч улс төрийн хүрээний нэгэнчдэр зөв бодлого боловсруулж ажиллаа хийж чадахгүй байгаа яамдаа татан болгож бодлого даахгүй биелүүлэхгүй сайднараа авч явах гэсэн ойлголтыг төрүүлж хүлээлт бий болгосон. Шинжилгээний засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямба, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх улсын хурлын намрын ээлж чуулганы ихээр санаачлан оруулж шийдвэрлэнэ гэдгээ зарлаж байна. Харин 10 дугаар сарын 2-нд засгийн газрын бүтцийн шинжилгээний талаар ярихдаа нэгэн логик алдаатай зүйлийг ерөнхий сайд ярьсан юм. Ерөнхий сайд татан болгож байгаа яамдуудыг тодорхойлохдоо муу ажилласандаа биш сайн ажиллаж байгаа гэхдээ нэгдээд ажиллавал илүү сайн ажиллана гэсэн ойлгомжгүй тайлбар хийсэн. Энэ нь өмнө мэдэгдэж байсан мэдгдлээсээ агуулгын хувьд зөрж байгаа юм. Зам тээврийн бодлого. За тэгээд барилга хот байгуулалтын 2 жилийн нэг хийсэн ажил бол маш их амжилттай болсон. Бодлого сайн гарч ажил өөргөө гүйцэтгэж чадсан. Одоо цааш нь энэ хоёр яам нийлээд нэг яам болоод ажиллахад болохгүй юм байхгүй гэж үзэж за энэний зэрэгцээ эрчим хүчний салбарт бид нар өнгөрсөн 2 жилд маш их амжилттай 20 жилд байгаагүй ажлуудыг хийсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Эдийн засгийн яам байгуулагдсанаар бол бас томоохон өөрчлөлтийг Монголд авчирсныг та бүхэн мэдж байгаа. Бид нар бол бондын мөнгө босгож за эдийн засгийн хөгжил маань ямар байх улс орны хөгжлийг бас бүтэн дүр зургаар нь одоо харах энэ ажлуудыг бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийлээ. Эндээс үзүүлээ сайн ажилтдаг яамаа татан болгодог ховорхон жишээг энэ засгийн газраас л үзэж байна. Харин зарим нэг гишүүн сайн ажиллаж байгаа гэж ерөнхий сайд худлаа хэллээ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Хоёр дахь том шалтгаан бол ер нь хариуцлагагүй ажиллаа хийж чадахгүй байгаа. Энэ бүтцээсээ болоод ч гэдэм үү чиг үүргийн давхардлаас болоод магадгүй чиг үүргийн хийдлээс болоод засгийн газрын ажил өргөдөө явахгүй байгаа учраас бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Энийг иргэд олон түмэнд үннийг нь хэлэх хэрэгтэй. Манай ерөнхий сайд ажилтныг сайн байсан учраас бүтцийн өөрчлөлт хийж гинэ гэж худлаа яриад байгаа. Тэгж худлаа ярьж болохгүй гэдэг нь өчигдөр албан ёсоор өөрт нь хэлсэн. Үннээ хэлэх хэрэгтэй. Баримт тайлбар нэвтрүүлгийн дараагийн хэсэгт засгийн газрын шинэ бүтц бүрэлдэхүүний асуудал, улс төрийн нам хүчин эвсэл болоод хувь улс төрчдөд ямар үг үйлдэлээр хариу барив, тэд ямар байр суурь илэрхийлж байгаа талаар авч үзнэ. Оюутны амьдралын хамгийн сайхан зүйл юу гэж хичээлээ тасалж болно. Хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй. Энд их сургууль сурдаг. Харамсалтай лекцийг хурдан дуусгах юм л та. Тэр бол миний хувийн асуудал. Тэр хорон санаат нэг ганцаардал гэдгийг та. Гал тогооны өрөөний цон хорногчсон. Онгорхой байсан нь миний буруу биш үсттэй. Галзуурмаар юм. Тэднийг ирэхгүй гэж 50 франкаар мөрөөцгөө. Тэгэлдэ мөнгөөг. Харин хэн чи миний хөө? Бити зовоогод угаач. Шууд итгэлийг минь алдчих. Одоо чи хүн хүлээж байгаа үстэй. Элемба залуучууд. Францын улаан ангит уран сайхны кино. 2 дугаар суваг телевизээр 10 дугаар сарын 1-ээс эхлэн даваагаас баасан гаригуудад үдэш бүрийн 22 цагаас хүлээн авч үзээрэй.
Баримтайлбар нэвтрүүлэгтээ эргээд тавтай морилно. Нэвтрүүлгийн өмнөх хэсэгт огцорлохгүйгээр бүтцтэй өөрчлөлт хийсэн. Шинжлэлийн засгийн газрын шинэ бүтцийн талаар ярьсан. Засгийн газрын бүтцийн 37% өөрчлөлт оруулснаар цаашдын буюу засгийн газрын кабинетаараа өөрчлөгдөхгүй, тэр тусмаа алтан хуйг өөрчлөгдөхгүй. Шударгосч хүлээн зөвшөөрөхөөр санал гаргасан учраас доктортой байдал хангагдана гэсэн хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтийг хүргэсэн. Харин одоо засгийн газрын бүтцийн өөрчлөлтөнд улс төрийн нам хүчнүүдийн үзүүлж байгаа хариу үйлдэлийн талаар ярих болно. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох үнэр авсан улс төрийн нам хвслүүд хөдөлгөөнд орж эхэлсэн. Үүнээс хамгийн ихэнд Монгол Ардын нам буюу сөрөг хүчний байр суурь болоод реакцийг авч үзэх нь зүйтэй болов. Улсыг уралдаахаа Монгол Ардын намын бүлэг ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийн хуулийн төслийг шууд дэмжиж тэр чигт нь батлахыг хүсээгүй. Сөрөг хүчин өөрийн саналыг засгийн бүтцийн өөрчлөлтөнд тусахыг хичээсэн лоббидсан. Тэд зарчмын хувьд засгийн газрын бүтцийг өөрчлөлтийг дэмжинэ гэдгийг мэдгдсэн. Гэхдээ бүтцийн өөрчлөлт дотор хамаарагдах олон зүйл заалт өөрчлөлтөд нухацтай хандгаа илэрхийлж байгаа юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах байгаа. Засгийн газрыг бас цомхон чадварлаг болгох, төсөв зардлыг хэмнэх оруулж байгаа асуудлыг Монгол Ардын намын бүлэг дэмжихээр одоо шийдвэр гаргасан. За ингэхдээ бас оруулж ирсэн асуудал учир дутагдaltaй байна. Энэ асуудлыг шийдэхдээ бид өшөө одоо яамдын даг өшөө цөөлөх, төсөв зардлыг хэмнэх, оронтойг цомхон болгох, үүгээрээ хэмнэгдэж байгаа мөнгийг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, саатаад байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх зарцуулах ёстой гэдэг байр суурийг сандна гэдгийг бас Монгол Улсын ерөнхий сайд илэрхийлсэн. Тэд соёл спорт аялал жуулчлалын яамыг татан болгож, үүрэг чиглэлийг нь 3 яамд хуваан өгс санал гаргаж байнгын хороогоор оруулсан. Энэ нь соёлын асуудлыг хуучин хариуцж байсан боловсрал шинжилгээ ухааны яамд нөгөөх, спортын асуудлыг эрүүл мэндийн яамд хамааруулах, харин аялал жуулчлалыг байгаль орчин ногоон хөгжлийн яамд өгч болох саналыг гаргасан юм. Үүнийг тайлбарлахдаа яамдыг татан болгосноор төсөв хэмнэгдэнэ гэсэн үндслийг тавьсан. Харин үүнийг захим хэвлэл болоод эрх баригч хүчнээс төсөв хэмнэгдээд байх зүйлгүй. Дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарын оронтоол үгүй болно. Үүнээс тодорхой хэмнэлж гарахгүй гэдгийг хэлж няцаасан юм. Мөн салбарын сайд нь ярихдаа тус яамны бүтцийг анх ерөнхий сайд өөрөө санаачилж батлуулсан. Мөн ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт соёлын салбарт хийх олон ажлууд төлөвлөгдсөн гэдгийг ярьж байгаа юм. За ер нь энэ салбарыг хамт 3 салбарыг нийлүүлэхдээ ярьжсэн л да анх шинжилгээ засгийн газрын үед яагаад энэ 3 салбарыг нийлүүлв гэж хүмүүс асуухад бол Монгол брэнд гэдэг зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй байгаа маа. Гэсэн хэдиж төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг гишүүд дэмжиж улсын хурлын чуулганд орууллаа. Харин үүнийг зарим их сурвалж тайлбарлахдаа захин парламент төслийн хүрээнд тавигдсан шинэ техник тоногт хөөрөмжтэй гишүүд бүрэн танилцаж амжаагүй учраас буруу конопт арчлаа гэж байсан юм. Энэ нь жортой бололтой чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдэлгүй унсан юм. Монгол Ардын намынхнаас гаргасан 2 дахь санал нь хөдөлмөрийн яамыг хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх санал байсан юм. Үүнийг ч мөн төсөв хэмнэх үүднээс болоод хуучин яамтай нэгтгэжүүл яасан юм бэ гэсэн санал тавьсан ч чуулганд хүрч чадлагүй мөн л байнгын хороон дээр унлаа. Сөрөг хүчнээс тавьсан дээрх 2 санал нь эрх баригч нам буюу ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шууд тэрсэлдэж байгаа юм. Ардчилсан намаа цөөнх байхдаа Монгол хүн 2020 хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж байсан. Улмаар орон нутгийн иргэд бид ажилтаа хөтөлбөртөө болмоор байна. Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулад ажиллаж болдоггүй юм гэсэн санал гаргасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтаж байгуулагдсан яам гэж эрх баригчид тайлбарладаг. Иймээс тус 2 яамыг ардчилсан нам татан болгож мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэндээ хар нүх гаргахыг хүссэнгүй бололтой. Мөн Монгол Ардын намын бүлэг үйлдвэрүүд аж ахуйн яамны чигүүрэгт байгаа хүнд аж үйлдвэрийн газрыг уулуурхай эрчим хүчний яамд нэгтгэхийг санал гаргасан ч чуулганаар дэмжигдсэнгүй. Монгол Ардын намын бүлэг засгийн газарт бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нь засагт хариуцлага тооцоос тусдаа асуудал гэдгийг хэлж байгаа юм. Хариуцлага тооцох гэдгийг өгний тэргүүн игнээд Фортуна сайдын асуудал яригдж байгаа нь тодорхой. Гэтэл ерөнхий сайдын шинэ бүтцэд түүний яамыг татан буулгах гэсэн байдаг. Энэ үед Монгол Ардын нам хүчээр огцруулж хариуцлага тооцсон нэрийг өөрсдөө зүүж чадахгүй болсондоо баггуу дургуул гэснийг үгүйсэхгүй. Хариуцлагын асуудал, бүтцийн асуудал хоёр бол тусдаа явна. Зөвхөн эзэн зуу хөтөлбөрийг энэ үдээс хойш дүгнснээр энэ одоо хариуцлагын асуудал дуусахгүй гэж энэ бид бүхэн бол ойлгож байгаа. Бүтц тусдаа хариуцлага ярих асуудал бол бас тусдаа явагдана гэж. Монгол Ардын өвсгөлт намаа шударгаас эвслийн хувьд мөн л зарчмын хувьд засгийн газрын бүтцийн шинжилгээг дэмжинэ гэдгийг илэрхийлсэн. Зарчмын хувьд дэмжихээс аргагүй.
Шулууг хэлэхэд тэд ардчилсан намын хормоноос зүгдэж засгийн газарт багтаж яваа. Оронтой бүхлэгчид засгийн тогтвортой байдлыг хангагчид. Энэ дүгнэлтийг тус эвслийн бүлгийн гишүүд сэтгүүлч надад хэлээд өгчихсөн. Эвслийн гишүүн асан Батцогт, Уянга болон бүлгийн дарга Батцэрэг нар засгийн газар шударгаас эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр биелүүлэхэд дэмжихгүй байна. Мөн эвслийн бодлого засгийн газарт тусч ажил хэрэг болохгүй байна. Ардчилсан нам хүчтөрч асуудлаа шийдвэрлэж байна гэсэн гомдлыг өнгөрсөн хавар давхар дээлт ярих үеэр амаач хэл ярьсан анхааралд орохыг оролдсон. Тэд Монгол Ардын намын адил мөн л үг дуугүй бүтцийн шинжилэлд заа гэд хэлчихсэнгүй. Эвслийн бүлгийн хурлаар уулуурхай яамд эрчим хүчний яамыг нэгтгэхгүй гэсэн саналын томьёолол гаргасан байна. Үүний учир нь сөрөг хүчин шиг нэр зүүх гэсэндээ биш. Эвслээс томилогдсон дөрвөн сайдынхаа нэгийг ардчилсан намд алдчихгүй гэсэн айдас болгоомжлол. Тэдний энэхүү болгоомжлол төрүүлэх явдлыг ардчилсан нам өмнө нь хийчихсэн тухай бие дээр ярьсан. Яг үүнтэй зэрэгцэн Монгол Ардын Хувьсгал намын дарга энх баяр бүгд найрамдах Солонгос улсын иргэншил улс төрийн оргинол хүслээ гэсэн цуу яриа. Монголын бус Солонгосын нэр алдартай телевизээр гарсан улам тэдний айдсыг төрүүлсэн. Учир нь Хувьсгал намын дарга буюу шударгаас эвслийн нууц ноёнтныг хатгаж анхаарлыг сарниулж байгаа. Эвслээс томилогдсон Монголын үндэсний ардчилсан намын гишүүн сонон билег унгаж ган хуйгийг сайд болох санаархал явсан байхыг ч үүсэхгүй юм. Ийм хардтал байгаа гэдгийг ч Монгол Ардын Хувьсгал намын удирдлагууд мэдэгдсэн. Монгол Ардын Хувьсгал намын нарийн бичгийн дарга дуурч хэлэхдээ энэ хоёр даргын энэ асуудал гарахаа энэ үеийн нөхцөл байдлыг аваад үзэхэд засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нэг эвзэгтэй үе тохиож байгаа. Тусаа худал цуурхлыг гаргасан этгээдүүдэд бидний анхаарлыг сарниулах зорилготой байхыг үүсэхгүй гэж тэрээр хэлжээ. Шударгаас эвслээс хоёр яамыг нэгтгэхгүй гэсэн санал гарсан даруйд ерөнхий сайд тэдэнтэй тулж ажилласан байдаг. Улмаараа бүлгийн хуралдаанд ерөнхий сайд оролцсны дараа шударгаас эвсэлд саналаа буцааж хоёр яам нэгтгэхийг дэмжсэн юм. Тэгэхээр ерөнхий сайдтай баталгаадаа тохироо хийчихсэн гэдг нь харагдаж байгаа юм. Мөн Монгол Ардын Хувьсгал намын удирдлагын хурал дээр шадар сайд тэр биш таг. Хоёр шадар сайдтай байхыг дэмжихгүй гэдгийг илэрхийлжээ. Гэсэн ч олонхын шийдвэрээр дэмжихээр болсон байгаа юм. За тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалыг бол одоо олонхороо бид дэмжсэн. Миний хувьд бол ийм хоёр шадар сайдтай байх шаардлагагүй гэж үздэг. Харин эрх баригч хүчин буюу улсыг хурлдах хамгийн олон судалтай ардчилсан намын хувьд мөн л нэгдсэн байр суурьтай байгаагүй. Уламжлал ёсоор асуудалд олон байр суурь өнцгөөс ханддаг байдлаа тэдэнд хадгалагдсан хэвээр байгаа юм. Эдгээр бүлгийн хуралдаанаар шударгаас эвслийг бодвол шулуухан нэгдсэн байр суурьнд хүрчихсэн хэдийж нэг хүртэл хоногийн завсарлага авч байж байнгын хороонд хуралдсан гэдгийг энд хэлхийн зүйтэй байх. Ардчилсан намын шүүмжлэгч гишүүд мөн л засгийн бүтцийн өөрчлөлийг эсэргүүцсэн шүүмжилсэн хэвээр байлаа. Эдгээр гишүүдийн тэргуун игнэд Батцандан гишүүн багтаж байна. Ер нь дэлхийн улс орнуудад бол бүтцийн өөрчлөлт хийх замаар ерөнхий сайд өөрийгөө хамгаалж үлддэг энэ явдал бол их цовор байдаг. Ер нь бол нэг нөгөө хэлэхэд бол энэ бүтцийн өөрчлөлт нэрээр манай ерөнхий сайд өөрийгөө авч үлдэж байгаа л өчүүхэн арга зайл гэж би ойлгож байгаа. Энэ бол аргаа ятсан зайл. Мөн улсын хурлын гишүүн зоригтж бүтцийн өөрчлөлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Тэрээр хэлэхдээ засгийн газрын үйл ажиллагааны бодит бүтээн байгуулалтыг хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Жил 9 сарын хугацаа үлдсэн энэ хугацаанд шинэ хүмүүс томилогдно. Ажилтаагаа танилцсан шинэ бодлого гаргана. Ингэснээр цаг алдна, хурд саарна, эцэст нь засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өмнө нь яамдыг салгаж буцаа нийлүүлж байсан. Иймээс засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ зүйлд хүрэхгүй гэж тэрээр хэлжээ. Харин улсыг хурлдах биетагч гишүүдийн зөвлөл бүтцийн өөрчлөлтийг мөн л дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ шинээр нь бий болж байгаа яамдуудыг мэргэжлийн хүмүүс толгойлох ёстой гэдгийг сануулад байгаа юм. Улсын хурлын гишүүн Даваа Сүрэн яамдын тоог цөөлснийг дэмжиж байна. Харин одоо улс орны хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийх ёстой. Төр төлөвлөлт хийх чадвараа гээчгээд байна. Мөн хамгийн чухал нь яамдууд мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн намаа бүлгийн шагналаар томилогдсон чадваргүй хүмүүсээ өөрчлөхгүйгээр бүтцийн ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй гэж тэрээр ярьжээ. Ганбаатар болорчлон гишүүн нарын хувьд ч тэр засгийн газрын бүтцийн шинжилгээг зарчмын хувьд дэмжин гэдгийг хэлсэн. Гэхдээ мэргэжлийн хүн томил улс төрийн намуудын тохироогоо чадваргүй улс төрч томилхыг дэмжихгүй гэдгээ тэд хэлж байгаа юм. Энэ дундаа мэргэжлийн хүн гэсэн тодорхойлолд анхаарал татаж байна. Монгол Улсын засгийн газар 1996 оны инх сайхны засгийн газраас хойш яамдуудыг ихэвчлэн мэргэжлийн гэхээс илүүтэй улс төрч нараа толгойлж ирсэн байдаг. Энэ нь олон улсын практикт байдаг. Улс төр судлалын шинжилгээ ухааны талаас ч тэр зөв зүйл байх юм.
Нэгүр хэлбэл яам толгойлж байгаа сайд нь улс төрийн бодлогын хүрээнд ажиллаж, түүнийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх тодорхой үндсэн чиг үүрэгтэй. Дээрх бодлогоо тодорхойлж шийдвэр гаргахдаа засгийн газрын гишүүд улсын хурлаас дэмжлэг авах улмаар төрийн бодлогыг шингээх нь зайлшгүй байдаг байна. Тэгэхээр энэ төрлийн бодлогыг шингээх улсын хурл засгийн газраа дэмжүүлэх арга барил салбарын шилдэг мэргэжилтэнхээс илүүтэй улс төрч хүн илүү суралцсан байдагтай холбоотой юм. Өнгөрсөн аврал Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж давхар дээл тайлах асуудалтай чуулганаар хилцүүлж, сөрөг хүчин өлгөн авч хугацааг нь өөрчилснөөрөө игэтэл засгийн газар огцорч байгаагүй. Ерөнхийлөгчийн хувьд Сүв Батболдын толгойсон засгийн газраас ардчилсан намын сайд гарсан буюу 2012 оны 3 дугаар сараас улсын хурлын гишүүн сайдын албыг хашихгүй гэсэн байр суурийг бат баримтлага болсон. Энэ зарчмынхаа дагуу ерөнхийлөгч засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр шинээр томилогдох сайд нар нь давхар дээлтэй байхгүй байхыг хатуу анхааруулсан байна. Энд нэгэн сонирхолтой баримт дурдахад 1997 онд Элбэг Дорж ерөнхий сайд болохоос өмнө давхар дээлтэй байх хуулийн төслийг улсын хурлд өргөн барьсан байдаг. Тухайн үед инх сайхан ардсан холбоо эвслэх хүлэгдэж, ерөнхий сайд болонгуудаа иргэн лам жаваар үндсэн хуулийн цэцэд улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн байхыг хоригдсон тухай гомдлыг өргөн мэдүүлсэн гэдэг. Улмаар үндсэн хуулийн цэц тус гомдлыг хүлээн авч шийдвэрлснээр ардчлан их тодтолтой хамаглаа шилдэг лидер боловсон хүчнүүд нь засагт орох боломжийг нь хаачсан байдаг. Үүнийг өнөөгийн ерөнхий сайд Алтан хуйг өөрийнхөө бичсэн ориглоод номондоо бичжээ. Тэрвч хэлэх бичгтээ инх сайхан улсын хурл дахь ардчилсан холбоо эвсэлтэд түнжин муу байсан учраас улсын хурл дахь ардчилсан холбоо эвслийн гишүүдийг сайд болгохгүй, засгийн газраа доктортой байх үүднээс гаднаас бараг нэрийг нь сонсоогүй хүмүүсийг сайд болгосон байдаг гэж дурсан бичжээ. Энэ нь дээр миний ярьсан салбараа мэддэг мэргэжилтнүүдийг сайд болгосон явдал байсан юм. Улмаар Элбэг Дорж нарын гишүүд тухайн үед үндсэн хуулийн цэцэн тус дүгнэлтийн эсрэг буюу давхар дээлтэй байж болох тухай хуулийн төслийг санаачилж батлуулснаар их сайхны засгийн газар унах үндэс бүрдсэн гэдэг. Энэ засгийн газрыг дагаж явдаг нэг өөн данхар бүтэц байдаг. Үүнийг нь ардчилсан ерөнхийлөгч гэгдэх Элбэг Дорж зөвшөөрч том төрөөс ухаалаг төрлөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хачирхалтай нь 2004 онд Элбэг Дорж ерөнхий сайд болж засгийн газраа 18 сайд 14 яам бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр төхнүүлсэн байдаг. Энэ үеэр гамшигын асуудал эрхэлсэн, мэргэжлийн хэлтийн асуудал эрхэлсэн сайд гэсэн ач холбогдолд чигүүрэг хязгаарлагдмал сайдын оронтойг бий болгоод ус зогсохгүй. Одоо хүртэл хадгалагдсаар байгаа шадар сайдын оронтойг анх гаргаж иржээ. Өмнөх буюу 2000-аас 2004 оны инх баярын засгийн газар 13 сайд 11 яамтай байсныг эрс нэмэгдүүлж бүрэн утгаар нь том төртөө болгосон байдаг. Хачирхалтай юм. Харин одоо ерөнхийлөгч Элбэг Дорж өөрийн эхлүүлсэн гэмээ цайруулах нь гэлтэй давхар дээл тайлхыг сануулж цомхон бүтцтэй төр болох үндэсний гэмээр айхтар там хөтөлбөр баталчаад хэрэгжүүлэх гэдэг бухимдаж яваа. Дөрөв ирэхэнд улс төрийн өөр нам хүчин гарчран шинэ ерөнхий сайд томилогдох бүрт засгийн газрын бүтцэд өөрчлөлт ордог. Нэгүр хэлбэл үндсэн чигүүргийн яамдаас бусад яамдууд өргөлж өөрчлөгдөж солигдож байдаг юм. Зарим иргэд үүндээ шүүмжлэлтэй хандаж засаглалын тогтворгүй байдлын нэг жишээ хэмээн томьёолох явдал нийтлэг болж байна. Харин онлын болоод өндөр хөгжилтэй орнуудын практикаас авч үзвэл тийм биш юм. Сонгуулийн дараа тухайн улсын төрийн эрхэнд гарсан улс төрийн нам өөрийн хэрэгжүүлэх бодлогын хүрээнд яамдуудыг зохион байгуулдаг. Нийгмийн эдийн засгийн хөгжлийн чиг баримжаандаа тулгуурсан бодлогоо боловсруулж, тус бодлого хэрэгжүүлэх, боловсруулах яамдын бүтэц бүрэлдэхүүнийг зохион байгуулдаг. Нэгүр хэлбэл ямар бодлогыг 4 жилийн хугацаанд баримтлах хэрэгжүүлэхээс шалтгаалж ямар ямтай байх нь тодорхойлогддог гэсэн үг юм. Харин өнөөгийн шинжлэлийн засгийн газар нь нийгмийн эдийн засгийн хөгжлийн чиг баримжаандаа тулгуурсан бодлогын үндсэн дээр яамдаа зохион байгуулаагүй. Зүгээр л ардчилсан доторх бүлэглэл, фракцуудын эв найрамдал, инхтайм байдлыг хангахад анхаарлаа хандуулсан засгаа байгуулсан өдгөө мухардалт хүрхнийг шалтгаан болсон гэдгийг шинжээч судлаачид хэлсэн байна. Засгийн газар байгуулахад бол нэлээд одоо намын доторх фракцуудын зөрчил дундаас засгийн газар байгуулсан тийм ээ. Тэгэхээр фракц болгон өөрийнхөө төлөөлөлийг засгийн газарт оруулах гэхэлэр олон хүмүүст одоо сайд өгөхөөс аргахгүйсэн. Гэтэл тэр нэг одоо юу гэдэг энэ тэр амын хаах гэж өгсөн сайдууд маань өөрөө үр дүнгүй байгаад тэгэхээр засгийн газар итгэхгүй ч юм үр дүнгүй харагдаад тэгэхээр тэрийг зэгслэх шаардлага гарсан байж магадгүй. Эсвэл энэ 2 жилийн хугацаанд ерөнхий сайд тодорхой зөрчил үүсээд нам дотроо ч юм фракц зөрчил үүсээд өөрчлөлт шинжилгээ гэдгээрээ зөрчил үүсгэж байгаа хүмүүсүүдэд салах бас шалтгаан л да. Шинжээчийн дүгнэлтийг батлан улсын хурлын гишүүн Ганбаатар ч мөн ингэж ярьжээ. Анх Алтан хуйг сайд бүтцээ оруулж ирэхдээ бүлэглэл фракцуудын хоорондын тэмцлийг намжааж 8 маягтай тэр бүлэглүүдийг тайвшруулах маягтай ийм бүтэц анх оруулж ирснээс болж өнөөдрийн бэрхшээл гарч байгаа. Одоогийн засгийн газрын бүрэлдэхүүнтэй сайд нарыг ямар фракцад хариалагдгийг одоо энд авч үзье. Дэлгэцэн анхаарлаа хандуулна уу?
Засгийн газарт нийт 19 сайд багтаж байгаагаас 4 сайданд шударгаас эвсэл багтаж байдаг. Энэ нь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гэж ойлгож болно. Үүнд шадар сайд тэр биш дагав, эрчим хүчний сайд Сономпил, эрүүл мэндийн сайд Удвал, сангийн сайд Улаанаар багтаж байгаа. Харин иргэний зориг ногоон намт нэг судал буюу намын дарга оюун байгалагч ногоон хөгжлийн сайд хашдаг. Ингээд үлдсэн 14 сайдыг ардчилсан намд оногдож байгаа юм. Одоо ардчилсан намын гих 14 сайдыг фракцаар навч үзье. Алтан гац фракцаас ерхий сайд Алтан хуйг, хөтөлбөрийн сайд Санж Метов, засгийн газар хэрэглэх газрын дарга сайд Сайхан бэлэг. Харин Монголын ардчилсан холбоо фракцаас соёл спорт аялал жуулчлалын сайд Оюун гэрэл, зам тээврийн сайд Ганц үг, үйлдвэрүүд аж ахуйн сайд асан Баттулга байсан боловч түүний орондоо төвдөнд орж томилогдсон. Мөн Монголын үндэсний дэвшилт намаас барилга бот байгуулалтын сайд Баяр сайхан, Батлан хамгааллын сайд Бат Эрдэн, эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нар байгаа. Харин шохор фракцаас уулуурхайн сайд Ган хуйг, Хүү амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ нар багтаж байна. Харин нэг ардчлал фракцаас хууль зүйн сайд Тэмүүжин болоод боловсрол шинжилгээ ухааны сайд Гантүмэр нар байна. Харин зүүн хойд Азийн фракцаас ганцхан Болт сайд гадаад харилцааны сайдаар томилогдсон ажиллаж байна. Эндээс үзвэл Алтан гадаас 3, Монголын ардчилсан холбоо 3, Монголын үндэсний дэвшилтэд нам 3, шонхор 2, нэг ардчлал 2, зүүн хойдоос 1 гэсэн суудлыг тус хашиж байгаа юм. Дээрх баримтаас авч үзье. Эндээс шинэ сайд нарын нэр тодорхой харагдаж байна. Жишээлбэл дэд үтсийн хөгжлийн сайдаараа бодлого дагдаггүй ганц үхийг усаж, оронд нь Баяр сайхныг томилох нь тодорхой харагдаж байна. Нэгэнт төвдөнд орж Монголын ардчилсан холбооноос хөөгдсөнөөс хойш засгийн газараас моохыг шахах төлөвлөгөө хэрэгжиж байгаа нь илт байгаа юм. Нөгөө талаас мүүднээс фортуны яамыг татан буулгаж гисэн. Түүнийг сангийн сайдаар тавьж, ерхий сайдаа шударгаас эвсэлтэй байгуулсан гэрээгээ зөрчихгүй нь тодорхой учраас яалтчгүй Баяр сайхныг дэд үтс хөгжлийн сайдад тавих нь тодорхой болж байгаа юм. Харин ерхий сайдын толгойг нь гашлахсан нэг асуудал байсан нь шонхор фракцын гэгдэх Ган хуйгийг хусах явдал байлаа. Шонхор фракцын тэргүүн нь улсын хурлын дарга байгаа энэ үед түнжин хагарах нь нэг эрсдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл ерхий сайдад шударгаас эвслийн бүлгийн хурал цууж тохироо хийж гиснийг харахад яахын аргагүй шонхор фракцын нэг сайдын суудлыг дээрэмтгээс өөр аргагүй болсон харагдаж байгаа юм. Харин сүүлийн үед хүчтэй яригдж байгаа нэг асуудал бол шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайдад мүүднийг их тодтголдоо эдийн засгийн хөгжлийн сайд Фортуны нэр дуулдаад байгаа юм. Ингээс зүүн хойд Аз фракц нэгч сайдын суудалгүй хоцрох төлөв ажиглагдаж байна. Ерхий сайд Алтан хуйг засгийн газараа огцруулчихгүй авч үлдэх аргад 3 сайд 3 яамыг золионд гаргасан гэдг нь хинт ч ойлгомжтой харагдаж байна. Удталд уншсан засгийн газар огцрох асуудлыг засгийнхаа 37% л өөрчлөх төдийхнөр аваад үлдчихнэ гэдг нь нэг талаас харуул ерхий сайдын ухаан, нөгөө талаас харуул Монголын улс төрчдийн ээлжид мунхаглал гэж түүхэнд өчигдгээр байгаа юм. Гэхдээ засаг солигдно байна уу? Ард түмэнд баг ялгаа алга их хүн байгаа юм. Гэхдээ нэг баримтыг та бүхэнд харуулъя. 1996-аас 2000 оны хооронд Монгол улсаа 4 ерхий сайдын нүүр үзжээ. Тэдгээр жилүүдэд хамгийн гайхалтай нь дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр тасралтгүй өссөн байгаа юм. Эндээс улс төрчдөө айлгэр болж тоглож бай. Харин иргэд бид ажиллаа хийгээд гэр орноо улс үндэснээ аваад явж чадна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. Харин мөрөөрөө ажиллаа хийгээд амьдрахын төлөө явж байгаа ард иргэд бизнес эрхлэгчтэй бүү гай тэргийж төр засагт хэлэх нь хэрэгтэй байна. Төр засаг ард иргэдтэй дайн гарсан үед батлан хамгаалах үүрэгтэй. Эрүүл баталгаатай орчинд амьдруулах ёстой. Үүнээс өөр гавья гэж Монголын төр засагт үнэхээр алга байна. Үзэгчдээ 20 дугаар сургалтын визийн баримтайл руу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргүүлцгаая. Баяртай үзэгчдээ.